За би нэг анхааруулж хэлэх нэг юм байна. Тэр нь юу вэ гэхээр сахартай хэрнээ сахараа ерөөсөө тоохгүй хянахгүй яваад байгаа хүмүүс байна. Одоо 5 жилийн өмнө сахартай гэж сонссон тэрнээс шүүж хэрэглээгүй. Одоо ямар байгааг нь мэдэхгүй гээд юу ч болоогүй юм шиг яриа сууж байгаа байхгүй юу. Ингэж ерөөсөө болохгүй. Танд сахар өндөр байлаа гэд учиргүй таны бие энэ тэндээ хатгаж янгиж өвдөх юм байхгүй ч гэсэн тэр сахар чинь цуснд олон жил удаан хугацаанд ингээ өндөр байгаад байх юм бол таны жижигхэн судаснуудаас эхлээ гэмтэж идэг байхгүй юу. Сахараа хянахгүй байгаа хэрнээ нүдний хараа сүүлийн үед жоохон муудаад байна гэж яваад байгаа юм. Энэ юу хэлээд байгаа вэ гэхээр таны тэр хянахгүй яваад байгаа сахар одоо таны нүдний судсыг очиод гэмтэж эхэлж гин гэсэн үг байхгүй юу. Энэ зөвхөн нүд биш хөлний судас, бөөрийн судас гээд маш жижигхэн судснуудыг очиж гэмтэж идэг. За тэгээ шинжилгээ өгөөд цуснд байгаа сахар маш өндөр гараад сахартай байна гэд эмч хэлнэ дээ. Тэгэхээр энэ сахар буюу чихрэн шижин өвчин таныг зөвхөн шинжилгээ өгөхөд өөрөөр хэлбэл яг одоо та сахартай болж байгаа гэсэн үг биш байхгүй юу. Энэ аль хэдийн танд хэдэн жилийн өмнөөс үүсээд эхэлчихсэн таны бид олон жил үргэлжилсэн үйл явц одоо шинжилгээгээр ингэж илэрч байгаа гэсэн үг. Энэ сахар өнөө маргааш танд ямар нэг байдлаар өвдөлт өгөө зовоогоод байдаггүй ч гэсэн маш аажмаар таныг дотроос нь идчихэдэг таны судаснуудыг мэдрэлийн жижигхэн ширхгүүдийг гэмтэж идэг байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө тоохгүй байж болохгүй. Дотоод шүүрлийн эмчэд үзүүлээд баг дээр нь им уугаад хянуулаад явах ёстой гэсэн үг байх нь шүү дээ.